Залбирлын 6 дахь өдөр ичиж нэрлэлгүй дуу хоолойгоо өрөг дуу гарга. Ичиж зовхгүй тууштай байсныхан төлөө тэр заавал босож чамд хэрэгтэй бүхнийг нь өөнө. Лук 11:8. Ясны ичиж зовхгүй тууштай байсныхан төлөө тэр заавал босож түүнд хэрэгтэй бүхнийг нь өөнө. Shameless audacity. Ичиж зовхгүй тууштай итгэл. Зоригтой нэцэхгүй залбирал. Гуй тэгвэл өөгдөн. Хай тэгвэл олно. Тогш тэгвэл хаалга нээгдэнэ. Матай 7:7. Бурхан тууштай итгэлд хариу өгдөг. За энэ бол 6 дахь өдрийн залбирлын сэдв байлаа. За хүсвэл үргэлжлүүлэн сонсоорой. Африк дахь Бобийн сүм барилгатай байгаагүй учраас тэд нэгэн модны сүүдэр дор хамтаа сууж цуглаана хийдэг гэж. Гэтэл нэг өдөр тэр нутгийн нэгэн шулан тухайн модыг харааж тэгснэрээ мод хатаж сүүдэр үгүй үлдсэн байна. Хараалын улмаас нэг л уур амьсгал хүнд нөхцөлд сүмэнж нэг олигтой урагшгүй байгаа мэдэгдэж байв. Ингээд Боб тосгоны ахлагч нартай уулзаж асуудлын учрыг нь олж мэдээд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой юм байна гэж утсан байна. Тиймээс тэр тосгоны хүмүүсийг сүмийнхээ нийтийн залбирлын цуглаанд дууджээ. Ингээд яг л Елия Баалын иш үзүүлэгчдийг залбирлын цуглаанд дуудсантай адилхан Боб ч гэсэн тэр төмөн олны өмнө хараалтай нүр тулж тухайн модон дээр Бурхны өрөөлийг буулгахыг хүссэн байна. Тэнд тосгоны хүмүүс цугласан байв. Энэ сүм юу хийж чадахыг сүмийн энэ пастор ийм залбирал үнэхээр чадамжтай эсхийг хүртэл мэдхийг хүсч байсан улсуу тэмцэнгүй. Боби хувьд ч гэсэн их л эрсдэлтэй нөхцөл байдал байв. Тэгээд тэр модон дээр өөрийн гараа тавин Бурхан хандан Бурхан минь энэ модыг амьлуулж өгөөч. Энэ модон дээр босон хараалыг та зайлуулж өгөөч гэж залбирчээ. Энэ бол үнэхээр ичхүүргүй зориг юм. Хэрэв Бурхан бидний залбиралд хариу өгөхгүй бол бид гүн нүх ухсан мэт эвгүй байдалд ордог. Заримдаа бид амлалт өгөөд амлалтаа биелүүлж чадахгүй үед мөн маш эвгүй байдалд ордог. Энэ бол залбирлын нэг төрлийн маш том эрсдэл. Гэхдээ бид асуухгүй, гуйхгүй, залбирахгүй бол хариултыг хязгаарч мэдэхгүй. Ингээд бид эргэлзээний үлсээ ардаа үлдээгээд Бурхны өмнө очих хэрэгтэй болдог. Бидний батаа мэдэх нэг л зүйл бий. Тэр нь бидний залбирдгүй залбирлын 100% Бурхан хариу өгдөггүй. Иймд бид залбирах ёстой байдаг. Ийм үг байдаг л да. Зохирсон үед зохирсон арга хэмжээ авдаг гэж нэгэн эртний үг бий. Залбирлуур тодорхой хэмжээний эрсдэлтэй боловч заримдаа Бурхан биднийг итгэлээрээ бүхнийг хийхэд дараа нь үр дүнг нь түүнд даатгахад дуудаж байдаг. Боб яг л ийм зүйл хийсэн. Тэр Бурханаас модыг дахин амьлуулахыг гуйсан бөгөөд дараа нь залбиралдаа тэр миний болон бидний нэр хүнд биш, таны нэр хүнд эрсдэл байна шүү гэсэн санааг нэмжээ. Итгэлээр үлдэх үед бид өөрсдийн нэр хүндийг эрсдэлд оруулж байгаа юм биш. Харин бидний нэр хүндийг бидний төлөө өөрийн нэр хүндээ золсон Бурхны нэр хүндтэй холбож байгаа хэрэг юм. Бид өөрсдөө хизээч нэр хүндийг
Бурхны нэр хүндийг бид өөрсдөө хизээ сэргийж чадахгүй учраас Бурхан өөрийнхөө нэр хүндийг сэргээх боломжийг түүнд өгч байгаа хэрэг юм. Бас бидний харсан шиг иймэрхүү гайхамшгууд өөр хаанч харах бас боломжтой. За тэгээд тухайн залбирал яаж болсон гэж залбирлын хариулт нь Бурхан тэр модыг хараалаас аварч, хараалаас чөлөөлөөд үр жимс мөн ургуулдаг ийм төрлийн мод болгож өгсөн. Энэ бол үнэхээр гайхалтай гайхамшиг. Давхар ургац жилд нэг л удаа ургац авдаг байсан мод бусад модын адил биш, бүр жилд 2 удаа ургац авдаг ийм мод болсон. Энэ бол давхар ерөөл. Бид яагаад боломжгүй зүйлсийн төлөө залбирахад Бурхан нэг л сэтгэл ханамжгүй бидэнд сэтгэлээр таагүй гомдох мэт эндүрдэг вэ? Үнэн хэрэгтээ бидний өөрсдөө хийж чадах зүйлсийг түүнээс гуйхад харин Бурхан гомддог байх боломжтой гэж би үздэг. Яагаад бид өөрсдөө хийж чадах зүйлийг Бурханы хийдэг вэ? Энэ бол нэг төрлийн таагүй зүйл шүү дээ. Харин боломжгүй зүйлийн төлөө залбирахад Бурханаас гуйхад Бурхан харин ч баярлах шүү. Учир нь ийм төрлийн залбирал түүнд хүндэтгэл үзүүлж түүний итгэлтэй зан чанарыг илчилж харуулдаг. Лук 11-р бүлэг дээр Есүс хариу өгөхгүй байгаа мэт санагдах хүртэл найзынхаа хаалгыг дахин тогшдог нэгэн хүний тухай ярьдаг. Тэр бол залбиралд тууштай байх тухай сургаал зөвлөл юм. Есүс төгсгөлд нь харин ичүүргүй зориг гуйрган гуйсны чинь төлөө тэр босож чамд хэрэгтэй бүхнийг чинь өгнө гэж хэлдэг. Би энэ залбирлын дүрслэлд яхаа аргагүй туртай. Зарим үед бид юу ч болсон хамаагүй хийх хэрэгтэй болдог. Дахлын ширээний эврээс зураад тавихгүй байх хэрэгтэй. Бид чөтгөрийг дуулууртай болох хэрэгтэй. Бид өөр зүйл хийх хэрэгтэй. Гац өмнөд санагдах эрсдэлтэй ер бусын зүйлийг гуйж хийх хэрэгтэй. Ичих нүргүй зоригийн хамгийн тод жишээ бол тойрог зурсан хүн хооны өөрөө юм. Олон жилийн ган гачиг болж еврей нэгэн бүхэл үеийг сүрүүлэх ийм аюул занал хийлгээд хооны элсэн дээр тойрог зурж өвдөг сөгдөн. Тухайн тойрог дотроо өөрөө орж зогсон өвдөг сөгдөөд орчлын ертөнцийн эзэн минь би таны агуу нэрийн өмнө тангаргалъя. Та өөрийн хүүхдүүдэд өршөөл үзүүлэх хүртэл би энэ тойргоос нэг алхамж хөдлөхгүй гэдэг. Энэ бол үнэхээр эрсдэлтэй байр суурь байсан. Хооны тэр тойрог дотроо хэр удаан байх байсан бэ? Гэхдээ Бурхан тэр зоригтой залбиралд хариулдаг. Учир нь тэр залбирал Бурханы хүндэтгэж байсан хэрэг юм. Бурхан бороо оруулахад хооны дахиад ичихгүйгээр нөгөө борооны төрлийг өөрчлөхийг гуйдаг. Гуйх дахин зориг гаргадаг. Бодоод үзтээ ган ачигтай утгагүй энэ байдал удаан үргэлжлэх юм бол бүхэл бүтэн еврейн өрөөдөн нэг гэсэн үе өнгөрөх арчигдан алга болох тэр үед бороолол бороо үсттэй адар байна уу, шамраган байна уу, тэнгэрээс орж байгаа бороо ямар ч төрлийн байсан түүнийг баярлан авах биш гэж үү. Гэхдээ хооны дахин зориг гарган бүр ичхүүрүүгээр гуйсан байдаг. Тэрээр Бурхан минь би ийм борооны төлөө залбираагүй. Харин таны таалал ерөөл нэгүслийг харуулсан намра шиврээ борооны төлөө залбирсан гэдэг.
Энэ сургаал зөвлөлийн гол санаа нь залбиралд тууштай байж бууж өгөхгүй байх явдал юм. Мөн энэ залбирал хариулдаг Бурхны зан чанарыг ч илчилж өгдөг. Мэдээж Бурхан Хоногийн залбиралд мөн хариулж өгсөн байдаг. Түүний тэр зоригийн хандлуу тэр хүсэлтийг нь хариулж борооны төрлийг сольж гайхалтай Бурхны таалал эрүүл нэгүслийг бууж үе ирж үе мэд тийм амиа зөөлөн шиврээ бороог оруулж өгдөг. Бурхан бид нэг зүйлийг гэхдээ дахин гуйснаас болж хүсэлтийг мань биелүүлдэггүй. Залбирал нь Бурхны нэр хүндийг хүндэтгэхийн төлөө байх юм бол залбирал хариулагддаг. Эцэст энэ нь бидний нэр хүндийн тухай биш юм. Бидний бусны өмнө нүрээ хийх байхгүй байх энэ тухай асуудал биш юм. Энэ нь түүний нэр хүндтэй хэр холбоотой вэ гэдэг тухай асуудал юм. Тиймээс Бурхан бидэнд хүссэн зүйлийг мань зүгээр л өгөхийн тулд бүс өөрийнхөө нэрийг алдаршуулахын тулд залбиралд хариулдаг. Дуулууртай байдлын нэгэн сайхан энэ хариуцлагын бүх ачааг биднээс авч Бурхны мөрөн дээр тавьж өгдөг. Жишээ нь бид 11-гээ Бурханд өгөх үед санхүү маань цаашид зөвхөн бидний хариуцлага байхаа болж Бурхны хариуцлага болдог. Бурхан бүр намайг өгөөж шалга гэж хэлдэг. Хэрэв бид Бурхныг шалгавал тэр бидний хийж чадах хэмжээнээс 90% илүү хийж чадна гэдгийг олж мэднэ. Тиймээс бид хэдий ч өгөн төдий ч илүү ихийг авах зай Бурхан гаргана. Мөн бид хэдий ч өгөн төдий ч өөрт үлдсэн зүйлээ илүү ихээр таашаан эдэлж чадна. Бид санаа зовнилоо Бурхан даатгаснаар хариуцлагын ачааг өөрсдөөсөө салгаж чадна. Бид тавьж явуулж Бурхан даатгана. Гараа татаж санаа зовнилоо төгсгчд Бурхны гарт өгнө. Ингээд надад итгээрэй үнд тэр бидний түүнд даатгсан юу ч байсан зогсуулж чадна. Хангалттай чадна. Заримдаа бид гайхамшигын төлөө залбирахаас айдаг. Учир нь Бурхан хариу өгөхгүй бол яах вэ гэж айдаг. Гэвч хариулт нь биднийх биш л дээ. Бид өөрсдийнхөө залбиралд хариултаа бид өөрсдөөсөө өгдөггүй шүү дээ. Бид өгдөггүй. Хариулт нь Бурханаас ирдэг. Хариулт нь тийм үгүй эсвэл одоохондоо биш, хараахан биш. Энэ гурван нэг байдаг. Хариулт залбирлын хариултыг өгөх нь бидний хийх ажил биш. Бидний хийх ажил бол асуух, залбирах. Ингээ Есүс биднийг асуугаарай гэж уриалдаг. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө, ирж хай тэгвэл та нар олно. Хаалга тогш тэгвэл та нарт нэгдэнэ. Энд байгаа гуйж, ирж хай, тогш гэсэн гурвыг бидэнд тушаах хэлбэрийн үйл үг юм. Өөрөөр хэлбэл эдгээр нь нэг удаа хийгээд дуусдаг үйлдэл биш. Дахин хийж байх ёстой үйлдэлүүд юм. Гуйсаар бай, ирсээр бай, тогссоор бай. Мөн би чамд хэлж байна. Өөрийн залбирлын хүссэн залбирлынхаа тойргоо зурсаар бай. Өөрөө голдон зогсоод түүнээс гуйсаар залбирсаар бай, ирсээр бай, тогсоор бай. За ингээд залбирлын 6 дахь өдөр байлаа.